9,426,840 төгрөг олсон юм байна. Хэрхэн өсвөр насны хүүхэд нэмэлт орлоготой болох боломжтой вэ? Хоёрхан арга байгаа. Гэлс мөнгөтэй болохыг хүсчихвэл гэтээ амархан гэж бод би хэлээгүй. Хүмүүс ингээд хэлдэг Poison яасан 1688 зүгээр тэр хүмүүс зүгээр орх. Тийм аппликейшн чамд ямар ч хэрэг байхгүй. За, hi guys. Өдөр болгон бичлэг хийж байгаа 17 дахь өдөр маань болж байна. Энэхүү бичлэгээр юуны талаар ярих вэ гэвэл хэрхэн өсвөр насны хүүхэд нэмэлт орлоготой болох боломжтой вэ? Гэхдээ зөвхөн өсвөр насны хүүхэд биш шүү. За, оюутан байж болно, сурагч байж болно, эсвэл ажил хийдэг түүнийхээ хажуугаар нэмэлт орлоготой болох хүсэлтэй хүмүүс зориулаад би нэмэлт орлоготой болох боломжтой үнэгүй хичээл YouTube дээр оруулж байна. Хэрвээ чи ээж аваасаа мөнгө авахгүй, тэгээ дахиж хүнээс царай алдахыг хүсэхгүй байвал энэ бичлэгийг дуустал нь үзээд нэмэлт орлоготой болох аргуудыг суралцаарай. За тэгээд бичлэгтээ орцгоё. Би сая хэлсэнтэй ерөөдөө ийм бичлэг манд өсвөр насны хүүхдээр яагаад төвлөрч байна вэ гэвэл тэдгээр хүүхдүүдэд эхлэх ямар нэгэн мөнгө байхгүй, тэг аав ээжээс мөнгө авах юм нэг хүсэлгүй байж бизнес эхлэх гээл тэг ингээд энэ ч угаасаа байхгүй 18 хүрээг бол чамдраа угаасаа бизнес нэх боломж байхгүй. Тэмэлэр яг өсвөр насны хүүхдэд зориулсан тэдгээр зөвлөгөөнүүдийг өгөх болно. Тэгэхээр өсвөр насны хүүхд хэрхэн нэмэлт орлоготой болох боломжтой вэ гэвэл ерөөдөө хоёрхан арга байгаа. Ерөөдөө хоёрхан арга. За нэгдүгüүрт нь онлайн шоп, за хоёрдугаарт нь content create. За тэгвэл яг яагаад энэ хоёр юм бэ гэвэл онлайн шоп хийхэд чамд эхлэлийн мөнгө шаардлагагүй, чамд бараа таталтын мөнгө шаардлагагүй. Чи хүмүүсээс захиалга аваад аль тийм мөнгөтэй олчин зүгээр захиалгаас авсан мөнгөөрөө өөр барааг нь Tabo, Pindo захиалаад авчна. Тэгэл ерөөдөө чи дундаас нь ашиг хийх нь бол маш энгийн зарчим байна. Хоёр дахь нь content create гэж байгаа шүү дээ. Хэрвээ та нар анзаарсан бол нэг оюутан биш зүгээр сурагч нар ингээд нэг байгууллагатай хамтраад маркетинг нь хийгээд инфлюенсер маркетинг хийгээд байгаа анзаарсан уу тийм нэг 10,000 20,000 зарим бүр 70 100,000 фолловерстай тийм хүүхдүүд байгаа. Тэр хүүхдүүд яаж тэгжинлэр тэр хүүхдүүд контент бүтээгээд түүн дээр фолловерс цуглуулад ялангуяа Instagram дээр энэ зүйл яригдж байгаа шүү за. Facebook яригдаагүй зөвхөн Instagram яригдж байгаа шүү. Фолловер цуглуулсны дараагаар байгууллагад тэр хүнтэй хамтрая гэж санал тавиад одоо 100,000 200,000 те сая төгрөгөөр ингээ хамтардаг. Тэмэлтэр хэрвээ чи бас нэмэлт орлоготой болох хүсэлтэй бол энэ арга бас бүтэмжтэй. Гэхдээ би шууд хэлье заяа. Аль нь хамгийн хурдан мөнгө олох боломжтой юм бэ гэвэл онлайн шоп. Яг гэвэл чи фолловерстай болохын тулд 1000 фолловерс 10,000 фолловерс бүтээхэд бол чи хамгийн хурдандаа гэхэд 1 сарын хугацаа зарцуулна заяа. Тэгээд 10,000 фолловерстай болсны дараагаар яг чамтай хүн хамтрах уу үгүй юу те тэр бас эргэлзээ те. За нэг юм байгууллаар чи заавал ерөнхийдөө контентоор мөнгө олно гэдэг бас шаардлагагүй арай удаан хугацаанд олдог. Гэтэ олох мөнгөнд нэх ялгаагүй байхгүй. Чи одоо нэг бараан дээр 20,000 төгрөгийн одоо marriage унаглаа гэж бодоход ч тийм хувь унаглаа 20,000 төгрөг унаглаа гэж бодоход нэг ойролцоогоор хэдэн бараа зарах юм. За 100 бараа зарлаа гэхэд 200 төгрөгтэй болно. Чи ихтэй эхний ээлжинд контент бүтээгээд хүмүүстэй хамтраад 200 төгрөгийн орлоготой болно гэвэл юм бол чи бараг 30-аас 40,000 фолловерстай нэг 60-аас 70,000 дунджаар үзэлт авдаг байж чиний орлого чинь нэг иймэрхүү байна. Тэгэхгүй бол чи чамд хэн 200 төгрөгийг төлөх вэ? Тийм үстэй. Тийм бол тэр хамгийн түрүү онлайн шоп хийж эхлээрээ гэлс мөнгөтэй болохыг хүсчихвэл гэтээ амархан гэж бол би хэлээгүй. Амархан гэж хэлээгүй. Гол нь хурдан боломжтой гэж байгаа шүү. За тэгвэл яг яаж тэгвэл онлайн шоп хийх юм бэ? Тэ онлайн шоп ер нь бол ирээдүйтэй юм уу? Яасан гэдэг хүмүүс айгүй олон асуудаг. Онлайн шоп байсаар л болно. Яг нь тэм үү гэдэргээд тиймэрхүү аппликейшнуд гарсан. Гэхдээ тэд нар ер нь бол энэ жоохон чанар муутай ирдэг. Тэгээд хүмүүс угаасаа болчихно. Тэмэлэр илүү найдвартай, илүү чанартай бараа бүтээгдэхүүн захиалж өгдөг ч юм уу дэлгүүрэж болно шүү дээ. Дэлгүүр шиг харагдаж болно гэсэн. За тэгвэл хэрхэн яах юм бэ гэвэл Tabo, Pindo энэ хоёр аппликейшн байхад хангалттай. Хүмүүс ингээд хэлдэг Poison яасан 1688 зүгээр тэр хүмүүс зүгээр орх. Тийм аппликейшнууд чамд ямар ч хэрэг байхгүй. Яг бол чамд тийм их хэмжээний бараа таталтын мөнгө байхгүй, чамд тийм хэмжээний их ориг бараа авчрах мөнгө байхгүй. Өөсө Tabo, Pindo дээр хангалттай хэмжээний ориг бараанууд байгаа. Зүгээр маяг заяа, зүгээр маяг эхний ээлжинд тэр сүртэй нэршлүүдийг зүгээр орхичи зүгээр Tabo, Pindo татаад хийх болно. Гэтэ Pindo жоохон бүртгүүлээд хэцүү харин Tabo дээр чи зүгээр Google аккаунтаараа нэвтэрчиж болно. Эсвэл Apple ч илүү. Ямар ч Google аккаунтаар би нэвтэрсэн. Тэр чи Google аккаунт байгаа л нэвтрэхэд бол ямар ч асуудалгүй болсон. Нөгөө дугаар муугар дээр код ирдэг байсан шүү дээ. Тэр байхгүй болсон. Хэрхэн бараа захиалах юм бэ гэвэл чи зүгээр бас Google руу ороод Tabo татаад тэгээд Google-ээр нэвтрээд эдэн каргоны хаяг холбоод тэгээд болоо. За нэг юм байна. Тэгээд чи Tabo, Pindo WeChat-аар бүртгүүлвэл илүү амар юм билээ. Гэхдээ WeChat нэгт юу нь бол нэг жоохон хэцүү болсон бол тэр Pindo найдваргүй.
Тэгэхээр би Taobao дээр бас илүү үнэлж ярина. За Taobao болон Pinduo хоёрын яг ялгаа нь юу юм бэ гэвэл Taobao дээр илүү үнэтэй, арай илүү чанартай бараанууд их үзсэн байдаг бол Pinduo дээр арай хямдхан мөртлөө арай чанар муутай бараанууд байдаг гэж хятад өөрсдөө ярьдаг. Тэгэхээр үнэхээр чи чанартай бараа бүтээгдэхүүн захиалж авахыг хүсвэл Taobao дээр илүү найзан дээр байх нэ. Pinduo яхаа байгаа бол байгаа. Гэхдээ жоохон эргэлзээтэй. Гэтэ би Pinduo-аас нэлээд хэдэн бараанд авч ирсэн. Ер нь гайгүй ирсэн. Гэтэ Taobao-гоос авсан ялангуяа хувцснууд нэлээд сайн байсан. Одоо жишээл би нэг Pinduo-гоос захиалсан хгүй юу? Энэ Pinduo-гоос захиалсан бол хангалттай чанартай ирсэн. Тэгэхээр Pinduo чанаргүй гэсэн үг биш. Зарим нь чанаргүй л гэсэн үг шүү. Маш тавчаараа. За тэгвэл контент дээр тэгвэл аль платформ дээр төвлөрч хийвэл илүү зохимжтой юм бэ гэвэл Instagram. Яагаад YouTube-ыг орлоо гэвэл YouTube үнэхээр хүчин чармаалт шаарддаг платформ. Чи үнэхээр л тэг 7 хоногт 2-3 чанартай бичлэг хийхгүй бол чиний хөгжихэд амар удаа хийсэнсэн шууд ингээл бүүн болоод шууд 100,000 300,000 үзэлтэй болно гэдэг баг л худлаа. Тийм бол тэр Instagram нь илүү чи гис буудаа гис их үзэлтүүд аваад 100,000 200,000 сая үзэлт авахд айгүй амархан тэр Instagram платформыг сонгож хэрэгжүүлээрэй. За тэгвэл яагаад Facebook-ыг оруулахгүй байгаа юм бэ гэвэл Facebook дээр чамтай нь бол хамтрах бараг л байгуулга байхгүй. Яагаад эдний бодоо тайлбарж өгье заяа. Тайлбарж өгье. Хэрвээ чи контент бүтээгээд бас эхэлсэн бол үүн дээр сайн анхаараарай. Facebook дээр байгууллагууд яадаг вэ? Boost хийдэг байхгүй. Boost хийдэг. Facebook-ийн boost бол маш өндөр чанартайгаар хэрэглэгчтэй хүрч чаддаг. Facebook-ийн хэрэглэгчтэй гэсэн үг шүү дээ. Харин Instagram дээр boost хийхэд яах вэ? Яг Facebook шиг хүрхгүйцсэн хүрхийн үед хүрн гівчиг Instagram-ийн алгоритм нь угаасаа инфлюенсер маркетингийг дэмждэг. Тэгэхээр инфлюенсер маркетинг дэмжинэ гэдэг чинь инфлюенсерүүдээр хамтарнаа л гэсэн үг байхгүй. Тэр чи Facebook пэйж хөгжүүлдэг чамтай нэг хамтраад байхгүй. Тийм бол тэр зүгээр Instagram хаяг хөгжүүлээрэй. Тэгээ Instagram хаяг хөгжүүлэхэд ийм хоёр сонголт байгаа заа. Нөгөөдгний зөвөр мим нөгөө дууны үг мөг тавиад подкастын юм тас тавиад чи өөрхөн царайг оруулахгүй нэг тийм коллаборашн боломжтой пэйж хөгжүүлж болно Instagram дээр. Харин нөгөөдг нь зөвөр өөрийнхөө царайг оруулаад яг над шиг төрлийн контент хийж болно гэсэн. Мөн энэ хоёулын давхар явбал үнэхээр nice. Би энэ арга зөвөр өнгөө задлж чадаа итгэхгүй байна. Гэхдээ задлчий хэрхэн Instagram дээр өндөр хандлттай хурдан аккаунт хөгжүүлэх вэ? Нууц нь ердөө чи 2 аккаунт хөгжүүлэх гэсэн. Нөгөөх нь мим төрлийн тэгээ дууны үг интер гэсэн яасан баг хандлт авдаг бичлэгүүд. За нөгөөх төр чи яг өөрийнхөө царай орсон. Яг иймэрхүү зүйлийг хамтан хөгжүүлж хэрвээ чи чадвал өөрийнхөө царай орсон бичлэгүүдээ нөгөө мим өндөр хандлттай аккаунт руу коллаборашн хийлээ. Чиний хандлтын давхар явлаа чи танигдаа нөгөө аккаунт чинь олон төрлөө. Ингээд nice. За нэг юм байна. Тэгэхээр хэрвээ чи өсвөр насны хүүхэд болно эсвэл чамд одоохондоо хангалттай хэмжээний мөнгө байхгүй байвал энэ хоёр аргыг хэрэгжүүлснээр чамд нэмэлт орлого болж орох боломжтой зүйлсийг танилцууллаа. Тэгээд энийг ойлгож чадаад хэрэгжүүлж чадсан нь штэ. Бүр үнэхээр супер орлоготой болох боломжтой. Нэр сонноос тэгэд хүмүүс асууж иж магадгүй те. Чи одоо тэгэд сарын орлого чи хэд болчоо тэгэд хүн амтнд ингээ нэмэлт орлогын талаар заагаад байгаа юм бэ? Би нэг ихийг олдгоо. Тэний амар ихийг бол олдгоо. Гэтэ яг Монгол дунджаас арай их юм байна. За энэ дээр фокуслж байна. За ингээд харагдж байгаа. 8,125,125 төгрөг өмнөх сар 1 сард олсон байна. За тэгвэл 12 сар 9,426,840 төгрөг олсон юм байна. За тэгвэл өмнөх 3 сараа харъя те. За тэгвэл 11 сард 6,373,013 төгрөг олсон байна. Яг нэг амар их бол биш. Гэхдээ ямтаж дундаж Монгол цалингаас жоохон их олд юм байна. За тэгээд хэрвээ чи нэмэлт орлого болохыг хүсвэл эдгээр арга хэрэгжүүлээ. Бас энэ бичлэг чамд хэрэг болсон бол хэрэгтэй найз руугаа явуулаарай. Мөн subscribe дараад энэ төрлийн бичлэгийг хүлээж авч үзээрэй. Тэгэд мөн part 2-ыг хийхийг хүсвэл те бүр яг Taobao аккаунт нэх, тэг бүр Instagram-ыг хөгжүүлэх, багаас нийлүүлэх эдгээр илүү нарийн бичлэгүүдийг үзэхийг хүсвэл би part 2 хийж болно. Гэхдээ манайхаа 1k like хүрүүл шүү. Тэгээ доор бас part 2 гээд бичээрэй. Олон комент авсан, олон хүн төрн, олон хүн төрөх тусам 1,000 лайктай болох одоо магадлал нь ихснэ. Тэмлэр чи лайка заавал дараарай. За тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая.